Энэ оройн нэмийн төвшүүлээ. За тэгээ яг энэ эрүүл мэндийн салбартай холбоотой яг асуудал хэлэлцэж байгаа учраас нэг 2-3 санал хэлье гэж ингэж бодож байна. За юун түрүүнд бас Батэрдүү дарга шинээр ажиллаа аваад богино хугацаанд энэ олон бохирсан асуудлыг шийдвэрлэх гээд хичээж агаад бас талархаж байна. Хүн бас хичээгээд хийж яхад нь бас бид нар урам дэм өгөх ёстой. За тавьж байгаа асуудлуудыг одоо аль болохоор шийдвэрлэх гээд зааж би зүгээр төлөөлөгчийн хувьд Батэрдүү дарга санал тавиад дүүргийнхаа эрүүл мэндийн газар дээр очиж хамтдаа ажилласан, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхэд одоо саналууд тавьдсан. Тэгээ энэ богино хугацаанд бас энэний араас явж байгаа талархаж байгаа шүү гэж нэгдүгээр хэлмээр байна. За хоёрдугаарт Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлгийг 2013 оноос хойш нэг зориултын бус газар ажиллуулж одоо байсан. Тэгээ сая ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг энэ оны 4 сарын 15-наас эхлээд Баянгол дүүргийнхаа ахмадын эмнэлэг дээр эмнэлгээ нэг 7-8 давхарт хүүхдийн эмнэлгээ ажиллуулж байна. Тэгээ энэ бол мэдээж одоо манай Баянгол дүүргийн хүүхдүүдэд за энэ одоо өвчлөлтөй байгаа өвчлөлийн улирал эхэлсэн энэ үед бол мэдээж ачааллаа дийлэхгүй дамжиггүй. Тийм учраас бид бол энд газрын асуудал дээр бол бас анхаарч байгаа. Энэ дээр бас Мухатар дарга бас нэмээд анхаарч өгөөрэй гэж одоо явуулсан бичиг цаасан дээр богино хугацаанд шуурхай ажиллаж өгөөрэй гэж ингэж хүсье. Тэгэхээр Батэрдүү дарга Баянгол дүүргийг хүүхдийн эмнэлэгтэй болгоход одоо нийслэл байна уу улсын төсвүүдээр нь суулгахад бас анхаарч ажиллаж өгөөрэй гэж нэгдүгээрт одоо ийм саналыг тавья. За хоёрдугаарт шинээр одоо байгуулагдж байгаа энэ эмнэлгүүд за энэ иргэдийн дунд маш их байдаг энэ гомдол юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт манай эрүүл мэндийн салбарын мэдээж одоо ачаал ихтэй хүнд байдаг хэдий ч гэсэн нэг их тийм одоо шаардагдаад байхгүйгээр энэ харилцаа хандлагынхаа хувьд бас жоохон анхаардаг энэ талаас нь угтах үйлчилгээнээс нь эхлээд анхаарч одоо шин төвшөнд гаргаж өгөөрэй гэж би одоо Батэрдүү даргаас хүсмээр байна. За энэ бол хүн өвдөө зовоод эмнэлэг рүү орохдоо дээрэс нь угтаж хүлээж авж байгаа тэр эмнэлгийн ажилчдын харилцаа хандлагаас эхлээд бүр одоо сэтгэл зүйн хувьд хүнд байдалд ордог. Тийм учраас энэ засаж болохгүй зүйл биш. Тийм их төсөв мөнгө шаардахгүй зүйл. Тийм учраас энийг нэг шин соёл гаргаж, шин төвшөнд гаргаж өгөөрэй гэдэг ийм одоо саналыг хэлье. Тэгэхээр мэдээж хүүхдийн эмнэлэг одоо хүүхдийн асуудал мэдээж чухал. Тийм учраас дахин хэлэх гээд байгаа зүйл бол Баянгол дүүргийг одоо хүүхдийн эмнэлэгтэй болгоход одоо онцгойлон анхаарч ажиллаарай гэж ингэж энэ саналыг хэлье. Баярлалаа.